цаана өнөөдрийн туршаад үзээрэй эхэлж байна. Татвар төлөгч аж ахуй нэгж байгууллагууд болон татвар төлөгч иргэд маань анхаарлаа наашаа хандуулаарай. Би одоо яг Сонгон Айрхан дүүргийн татвар төлөгчдөд үйлчлэг тасгийн улсын ахлах байцаагч Бат Эрдэнэтэй сууж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид хоёр өнөөдөр нэгэн маш хялбар аргыг та бүхэнд зааж өгөх гэж байна. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагууд маань болон иргэд маань татварын албанаас татварын тодорхойлолт авах гэдэг нэг үйл явц гэдэг. Тэгээ энэ нь болохоор маш их хугацаа шаарддаг. Бас аж ахуй нэгж байгууллагууд маань заавал албан хүсэлт авч очиж ийж эсвэл иргэд маань биечлэн татварын албан дээр очиж ийж татварын тодорхойлолт авдаг байсан бол үүнийг хэлбэрчилсэн байна. За тэгэхээр хамгийн эхлээд бол та бол цахим мэдээллийн систем рүү бол нэвтэрч орно. За цахим мэдээллийн систем бол дундуур зураас такс цэг, эмтэ цэг, эмэн гэсэн бол сайт байж байгаа. За энийг бол манай татвар төлөгч нар бол бүгдээрээ мэдж байгаа. Хэвшсэн байж байгаа. За ингээд хамгийн эхлээд та бүхэн бол татвар төлөгчийн дугаараа дугаарыг бол хийж өгнө. Хэрэглэгчийн нэрээр бичнэ. Тэгээд бол нэвтрэх нууц үгийг бол та бүхэн хийж өгнө гэсэн. Нэвтэрч ороод зэсний бол дээрээсээ бол 2 дугаар хэсэгт бол тодорхойлт гэсэн бол зэсийг бол та бүхэнд нэмж өгсөн байж байгаа. За энэ тодорхойлт гэдэг зэсэн дээр бол юу байх вэ гэхээр тодорхойлт авах, тодорхойлтын түүх гэсэн юм байж байгаа. За тэгэхээр тодорхойлт авах гэсэн зэс рүүгээ орохоор та бүхэнд бол байгууллагын тодорхойлт нөгөө талаас бол тендерт бол оролцох тодорхойлт гэсэн хоёр хэсгээс бол бүрдэж байгаа. За сүмрөө байгууллагын тодорхойлтыг авч үзье. За байгууллагын тодорхойлт авахд бол та хэдэн оны тодорхойлтыг хүсэж байгаагаа бол энэ дээр хийгээд өгнө. За энэ жишээн дээр бол 2015. За зориулт бол за тодорхойлтын маань юунд хүсэж байгаа гэдэг бол зориултыг бол та бүхэн бол бичиж өгнө. За гэрчлэгээ сунгуулах. За тэгээд дараа нь та бол хаана авч байгаа бол энэ дээр бичиж өгнө. За улсын бүртгэлийн ерөнхий газар. За ингээд та бол авах гэсэн төвчин дээр бол дараад таны тодорхойлт бол бэлэн болж байна гэсэн үг. Тодорхойлолтын дээр татварын байцаагчийн гарын үсэг тамга байх шаардлагагүй болсон тий баркодоор уншигдаа явчихна. Бас доотлолт нь юм кодтой байгаа үсэг цифрээс бүрдсэн. Тэр нь болохоор татварын байцаагч дээр очих мэдээлэл мөн хадгалагдана. Аж ахуй нэгж байгууллагууд маань бол ингээд татварын тодорхойлолт авчих юм байна. Харин иргэд маань яах ёстой вэ? За иргэд маань татварын төлөгчд бүртгэлтэй иргэд бол захим кодоор бол тодорхойлолт ороод авчихна. Шинээр одоо татварын албан бүртгэлгүй иргэд маань захим мэдээллийн систем дээр бол татвар төлөгчийн бүртгэлээр хүсэлт илгээх гэсэн юм зэс байж байгаа. За энэ зэсэн дээр бол дараах бүртгэлийн хуудас маань гарч ирнэ. За энэ хуудсан дээр бол та бүхэн бол өөрсдийнхөө мэдээллүүдийг хийж өгөөд за тэгээд татварын албар бол захимаар илгээчих боломжтой. За ингээд татварын албанаас бол таны захим мэдээллийн систем нэвтрэх нууц үг гэж болгож байгаа. Татвар төлөгч аж ахуй нэгж байгууллага болон иргэд маань тодорхойлолт авах гэж хагас өдрийн хугацааг алддаг байсан бол одоо 30 секунд за тэр одоо 20 секундэд захимаар холбогдоод авчих боломжтой болсон байна. Баяр хүргэе. Татвар төлөгч танд баярлалаа. Bright Mongolia туршаад үзээрэй.